Уцаагүй. Тарца. Зүгээр гинэ. Тараагаад өгч. Би зүгээр ясчихсан заалн сонсогдсон. За, ихэн сэтгүүлч та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотын төр зөвлөх байгууламжид үүссэн нөхцөл байдалтай холбоотой ээлжид одоо мэдээллийг би албан ёсоор бас хүргэхээр хүрэлцэн ирсэн байна. Надтай хамт бас Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд ажлын албаны дарга Ган Төмөр, за суугийн удирдах газрын дарга Төрхөө нар бас оролцож байгаа. За шуурхай ажлын хэсэг байгуулагдсан. Нийслэлийн засаг даргын захирамжаар за Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид 2019 оны 4 сарын 16-ны өдөр гарсан үйлдвэрлэлийн ослын улмаас хүний амь нас эрсдэлтэй холбогдуулаад үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж холбогдох арга хэмжээг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. За нийслэлийн засаг даргын 1-р орлогч Бат Баясгалангаар ахлуулсан. За барилга хотоо агуулт мэрэгжлийн хяналтын ерөнхий газар, за мэрэгжлийн бүх хотоо байгууллагууд Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга, ерөнхий менежер одоо оролцсон. Мэрэгжлийн бүх хотоо байгууллагуудыг оролцуулсан юм шуурхай ажлын хэсэг байгуулагдсан. За энэ ажлын хэсэг бол анхаарах өнөөдөр бас гарсан үйлдвэрлэлийн ослын шалтгааныг одоо бас тогтоох тал дээр бол бас дэмжлэг үзүүлэх ёстой. За энэ яагаад тэгэхээр хүний амь нас эрсдэлтэй холбогдуулаад мөрдөн шалах үйл ажиллагаа явж байгаа учраас бол энэ үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж одоо оролцох ийм одоо үүрэг бүхий. За хоёрт нь бол нас орсон одоо ажилтнуудын аргист бол дэмжлэг үзүүлэх бас үүрэг бүхий ийм одоо ажлын хэсэг байгаа. За мөн одоо энэ ажлын хэсгийн хамгийн одоо гол одоо авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бол суугийн удирдах газрын харьяа төв цэвэрлэх байгууламж маань бол
эхний ээлжинд бол хүлээж авдаг түүхий лаг одоо шахах насосны станцыг 48 цагийн дотор бол одоо горимд нь орж ажиллуулах ийм одоо үйл ажиллагааг бол зохион байгуулж байна. За өнөөдөр бол шуурхай ажлын хэсэг өчигдөр шөнийн бүтэн шөнө одоо үргэлжлээд ажиллаж байгаа. За энэ төрхөө дараагаар ахлуулсан яг мэрэгжлийн баг за мөн одоо Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас ерөнхий менежер Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга ган төмөр дараагаар бас ахлуулсан мэрэгжлийн дэмжлэг хэвийн горимд оруулах ийм одоо үүрэг бүхий ажлын дэд одоо ажлын хэсэг бол ажиллаж байгаа. За одоогийн байдлаар бас та бүхэнд тухайн одоо насосны станцд одоо үүссэн хуримтлагдсан лагийг одоо зайлуулах ажлын талаар би товчхон мэдээлэл өгье. За одоо өчигдөр үүссэн нөхцөл байдлаас үргэлжлүүлээд өнөөдөр тэнд хуримтлагдсан лагийг бол одоо соруулж зайлуулж байгаа. За одоогийн байдлаар бол 50-аас 60 см-ийн одоо хэмжээтэй зузаантай лаг бол хуримтлагдсан байгаа. За энийг бол одоо татан зайлуулах одоо ажил үргэлжилсээр байгаа. За яг одоогоор хуримтлагдсан лаг бол хамгийн одоо өтгөн буюу бас нэлээд хүндрэл үүсгэж байгаа. За энийг бол шингэлж зайлуулах ийм одоо ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар бол та бүхэн мэдж байна 1 цаг болж байна. За ойрын одоо 1-2 цагийн дотор бол бид нар энэ одоо та бүхэнд өчигдөр одоо үзүүлсэн энэ одоо насосны станцын энэ одоо хэргийн газар одоо болсон байгаа. Тэгэхээр би зүгээр хэвлэл мэдээлэл буюу сошиалор буруу одоо зураг яваад Тунгаагуур бассейн дотор одоо хүн эрсдсэн байдлаар бол одоо мэдээлэл явсан учраас энийг залруулж өчигдөр мэдээлэл хийсэн. За энэ одоо хэсгийг бол лагаас одоо бүрэн цэвэрлж за мэрэгжлийн хуулийн байгууллагууд ажиллах энэ одоо нөхцөл байдлаар хангах ийм одоо ажлыг бол бид нэр өнөөдрийн байдлаар үргэлжлүүлж явж байна. За мөн одоо ажлын хэсгийн дараагийн ажил болох арга гэрийнхэнтэй нь бол одоо манай ажлын хэсэг за мөн ус угийн удирдах газар төв цэвэрлэх байгууламжийн одоо бас удирдлага албан хаагч нар бол яг одоо өнөөдрийн байдлаар одоо арга гэрийнхэнтэй хамтраад бас үй башуугийн одоо даван туулах ийм одоо ажил дэмжлэг үзүүлж байгаа. Өнөө өглөө Монгол Улсын засгийн газрын хуралдаанд албан ёсоор 8 цагт ажлын хэсэг за нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч үүссэн нөхцөл байдалтай холбогдуулаад мэдээлэл хийсэн. За Монгол Улсын засгийн газар за ерөнхий сайд албан ёсоор одоо ажиллаа хийж яваад амь эрсдсэн одоо ажилчдынхаа арга гэрийнхэнд одоо гүн нэмгэнэл илэрхийлсэнийг бол албан ёсоор та бүхэндээ бас илэрхийлж байна. Хотын одоо бас удирдлагуудынхаа нэрийн өмнөөс арга гэрийнхэнд нь бас нэмгэнэл илэрхийлж байгаа та бүхнээр дамжуулж илэрхийлье. За өнөөдөр бас хэд хэдэн чухал одоо зүйлүүд байгаа. Би та бүхэндээ бас хүлцэл өчмөр байна. За хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хөндлөнгөөс бид нар цаад учруулах юм одоо ирэх байхгүй. Тийм учраас бол би цагдаагийн байгууллага болон за прокурорын байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу зөвхөн одоо ажлын хэсгийн хуульд одоо заасан их хэмжээний хүрээнд одоо мэдээллийг хүргэж байгаа гэдгийг бас хэлмээр байна. За сая хэлсэн төв цэвэрлэх байгууламжийн түүхий лагийн насос станцыг бол бид нэр 48 цагийн дотор бол ажиллаж байна. За ус угийн удирдах газрын одоогийн байдлаар төв цэвэрлэх байгууламж дээрх үүссэн нөхцөл байдалтай холбогдуулаад ус угийн удирдах газар төрхүүгийн гаргасан одоо шийдвэр за мөн нийслэлийн засаг даргын гаргасан шийдвэрийн дагуу тухайн орчинд бол тусгай горимд одоо шилжүүлэн ажиллаж байгаа. За мөн одоо энд үүссэн олон одоо шалтгаан нөхцөлийг бас тодорхойлох юм ажлын хэсгүүд бол байж байгаа. Хууль тогтоомжид заасан байнгын ажиллагаатай комисс зөвлөлүүд байгаа. За энэ бол хууль тогтоомжид заасан хөдөлмөрийн аюулгүй байдал бусад одоо эрүүл ахуйн болоод бусад одоо хангаж ажиллах ёстой бүх одоо асуудал дээр бол энэ одоо ажлын хэсгүүд ажиллаж дүгнэлтээ өгнө.
За үүний дараагаар бол мэрэгжлийн хяналтын байгууллага бол дүгнэлт гаргах юм учиртай байгаа. За орчин нөхцөл байдал бас нэгдүгээрт би түрүү хэлсэн энэ орчинд яалтчгүй одоо хурц ийм хэлбэрийн хордлогын одоо асуудал үүссэн байгаа учраас одоо хуулийн байгууллагууд ажиллах болцоог нь бас хангаж өгөх ёстой. Энэ орчинд бол онцгой байдлын газрын хяналтанд хэмжилт хийгээд одоо дараагийн одоо үйл ажиллагаанууд хийх болцоог нь хангаж өгөх үүргийг дөнгөж сая одоо ажлын хэсэг хуралдаад энэ тал дээр бол үүрэг өгөөд ажиллаж байгаа. Тийм учраас бол одоо дахин энэ одоо орчинд осол гарахаас урьдчилан сэргийлэх юм арга хэмжээг бол зайлшгүй авахар ажиллаж байгаа. За бас нэг зүйлийг ерөөсөө орхиж болохгүй. Энэ орчинд зөвхөн одоо ан нас үргэлжсэн 4 хүнээс гадна бас хэд хэдэн хүний одоо эрүүл мэнд бас нэлээд хурцаар хөндөгдсөн. За энэ дээр бол хамт ажиллаж исэн үндсэндээ 4 цэвэрлэх байгууламжийн ажилтан. За мөн тэнд одоо гэрээгээр ажиллаж исэн хувийн одоо компани нэг ажилтан бол тухайн үед бол хурц ордлогонд орж хордлогын төвд очсон байгаа. За өнгөрсөн шөнө бас эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж сэтгэл зүйн болон тухайн одоо орчинд ажиллаж исэн хүмүүсээс бас нэмж одоо хамт ажиллаж исэн хүмүүсээс эмнэлгийн үйлчилгээ нэмж авсан. Нийтдээ одоо үндсэндээ эмнэлэгт бол 8 хүн нэгдүгээр хордлого, за хоёрдугаар сэтгэл зүйн одоо бас үйлчилгээ авахар ингэж эмчлүүлж байгаа. За ингээд та бүхэндээ бас ажлын хэсэг саяны хэлсэн одоо хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа бол цаг тухай бүр мэдээлж явах болно. Ингээд та бүхэндээ баярлалаа. Ард иргэддээ бас зөв мэдээллийг шуурхаа үзүүлж байгаа нийт одоо мэдээллийн байгууллагынхаа хамт олон талархснаа илэрхийлье. Баярлалаа та. Одоо нөгөө хэрэг бүртгэл явж байгаа учраас яг энэ асуудлаар миний саяны хүрээнд юм яа. Энэ нөгөө бүхэлдээ тогтоогдчихсон учраас энэ дээр бол би түрүү хэлсэн хуулийн байгууллага шалгаж байгаа учраас өгсөн хэмжээнд нь би ярих үүрэгтэй. Эмнэлэгт байгаа хүмүүсийн биеийн байдал ямар байна? За эмнэлэгт байгаа хүмүүсийн биеийн байдал бол одоогийн байдлаар хэвийн одоо байдал руу орсон, тогтвортой байдалд орсон. За мэдээж одоо эрүүл мэндийн байгууллагын өгч байгаа зөвлөмжийн дагуу энэ тодорхой одоо химийн бодис хордлого учраас бол тодорхой одоо бас хугацаанд дахин одоо шинжилгээнүүдийг хугацаатай юм үе шаттай шинжилгээнүүд авдаг учраас одоогийн сая 12 цагийн авсан байдлаар бол доктортой гэдэг ийм мэдээлэл өгч байгаа. Шийдвэрлэх байгууламжийн ажил юу гэсэн бэ? За тэр талаар бол үргэлжлүүлээд дараа нь хэлсэн. Тэр нуугдсан гэж нь ер нь тухайн хүмүүс эмнэлэг хэлээд одоо яг ажиллаж яваад амиа авсан хүмүүст яаж одоо нийслэл болоод цэцгийн газраас тусламж үзүүлэх вэ? За энэ тал За энэ тал дээр бол нэгдүгээр цэвэрлэх байгууламжийн ажилтнууд байсан. Хоёрдугаарт энэ цэвэрлэх байгууламж улс сүгийн удирдах газрын харьяа. За дээр нь үйлдвэрлэлийн осол учраас бид нар яг энэ хууль тогтоомжид заасан бүх одоо тусламж дэмжлэгийг зөвхөн одоо юу гэдгийг хууль заасан үйлдвэрлэлийн ослоос гадна өчигдөр бас хотын дарга албан ёсоор илэрхийлсэн бүх тал дээр нь бол бид нар дэмжлэг үзүүлж ажиллана гэж. 250 цаг задарсан гэдэг тэрийг өмнө нь ямсаж асуудал биш. За энэ одоо хэрэг бүртгэлтийн ажил. Тийм учраас бол би энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Одоо бол шалгах үйл ажиллагаа явж байгаа учраас энэ тал дээр би цаг тухайд нь та бүхэнд мэдээлэл өгнө. Байгууламжийн шин байгууламжийн